Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжилгуудаа хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. DBS телевиз иргэд олон нийтээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу мэдээ сурвалжилгаа бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаа иргэд жолооч нарын гомдлын дагуу шинээр ашиглалтад ороод удаагүй чанар нь муугаараа танигдсан замуудын тухай сурвалжлан ажиллалаа. Татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн төсвөөр чанартай автозамын ажил бүтээн байгуулалт хийдэг болмоор байгааг иргэд онцолжээ. Улсын засгийн болон орон нутгийн засгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозамын шинжилгээний үргэлжлэлийн бүтээн байгуулалтын ажлууд наад зах нь 5 жил болоогүй байх хугацаанд ийм хэмжээний эвдрэл гэмтэлд орж байгаа нь автозамын бүтээн байгуулалтын ажлыг хэр чанартай гүйцэтгэж байгааг харуулж байна гэж жолооч нараар хэлж байгаамаа. За үүнтэй холбоотой мэдээллийг үзэгч та бүхэндээ өнөөдөр тал талын байр суурьаар тодруулан хүргэх гэж байна. Замын чанар бол үнэхээр муу л шүү дээ. Нөгөө нэг тэгс ингэсэгээл гурилдал өнгөрч шүү дээ. Машин тэрийг дуушуу орол асуудалтай л шүү дээ. Одоо энэ дооврох явах хэд анги байж та гар амарчийн түүлкнүүд гээл. Ялангуяа хаагуураагуурыг хэвдэрсэн харагдаж байна. Захаараар нүүслэхээ байна. Хуучин автовокзалын уртлын театрын хажуугийн дөрвөн замын комфортын дөрвөн замын үйлдвэрийг харав уу? Харсан. Тэр бол айхтар бас бол. Ер нь бол хэцүү л байна шүү дээ. Усаар дүүрсэн. Тэгэл нэг ус руу нь явал орохоор пүл пал гэл хамаг юм эвдчихэл хамгач гээл шүү дээ. Тэг өчигдөрхөл одоо доотл дэтэл зөндөл цоглоо. Тэр юуны алтны уулзуур захын яг тэр нөгөө юуны туннелийн тэрүүгээр. Тэгээ шинэ хороолын хойгуур ер нь нэлээд газар байна. Хамгийн гол юм манай ус зайлуулах юу хийхгүй байна л да. Замдаа. Зарим ус зайлуулах суугтай зам нь бол гайгүй. Тэгээд зам дээгүүрээ ус гарч ирээд ерөөсөө замаа идээд. Нойтон болохоор дээгүүр маш хөвж. Хэдэн жилийн баталгаатай зам хийгээсэй гэж та бодож байна. Доор хажны 5 жил дээрээс засвар хийхгүй явчихдаг зам байх хэрэгтэй шин. Тийм ээ. Өнгөрөх 2025 он гэхэд Дархан аймагт автозамын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, хоц доторх болон гэр хорооллын нийтдээ 20 байршилд автозамын бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байдаг юм а. Гэвч автозамын чанар эдлэгийг хаврын шаруус иргэдэд таниулж амжлаа. Гүйцэтгэгч компаниуд төлөвлөгөө норм стандартаа чанд мөрдөөгүй юу? Эсвэл төсөв хөргөнөөс нь завшиж чанарыг нь бууруулсан уу? Хяналт тавих хүмүүс нь хяналтаа муу тавьв. Ямар тааж ашигланд ороод 2-3 жил болоогүй шинэ автозамууд эвдэрч муутсан байгаад иргэд жолооч нарын хүү бухимдалтай байна. Хариуцсан газраас автозамын нөхөөс нүгэн сэргэлтийн ажлыг хийх нь ойлгомжтой хэдий ч иргэдийн хүсэж байгаа зүйл нь гадны улс орнуудчиг чанартай олон жилийн насжилттай автозамаа бүтээн байгуулахыг хүсэж байгаамаа. Бид дараагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө Дархан хотын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хилдэс болон гүйцэтгэгчдэд өдөр тутмын хяналт тавих үүрэг хүлээсэн Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газраас асуудлын дагуу тодруулах бэлтгэн хүргэж ажиллах болно. Дараагийн мэдээ Дархан хотын нэгэн ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны охины зургийг санхүү аав нь PM хэмээн зарын группүүдээр олон удаагийн давтамжтай тавьж сэтгэл санааны гүн хохирол учруулсан этгээдийг Дархан аймгийн цагдаагийн газраас илрүүлэхээр ажиллаж байна. Хохирогч охины ээж охинд минь энэ асуудал маш хүн дээр туссан амиа хорлох тухайж бодож байна хэмээн ярьлаа. Хохирогч охины нэр хүндтэй холбоотойгоор түүний нэр болон сургуулийн нууцлж ээжийнх нь яриаг дууд үрсний тодорхой нууцлалтайгаар хүргэж байна. Энэ нь болохоор дархан зар, захын зар, хөвсгөл зар одоо бүх одоо дорнод юу гэдгийг тэрүүгээр бүх зарууд дээр ерөөсө санхүү ам PM гэл ерөөсө бүгдээр нь тавьсан байна. Энэ дээр бол би маш их гомдолтой байна. Зургийг нь бол өөрийнх нь Facebook-ийн профайл зургийг тавьсан байсан. Өөрөө л яг юунда ямар нэгэн зураг хийгээгүй ганцхан тэр зургаар нь тавьчихсан байсан. Тэгэхээр эцэгчүүд маань нүн дээр анхаарад бас хамаагүй зургийг нас тавиулж болохгүй дээрээс нь лог профайл лог хийх хэрэгтэй байна гэдгийг бас хэлмээр анхааруулмаар байна. Одоогийн өөрийнх нь сэтгэл зүйн мэдээж маш их хүнд бас цаашлаад амиа орлох хэмжээний хүрч болохоор өөрийнх нь зургийг тавьсан тий. Одоо зарим хүмүүс ч хараад таньдаг хүмүүс нь хараад ойлгохгүй. Одоо жишээ нь надруу ингээл миний таньдаг хүмүүс хөөе хай хүн чинь зургийг тавьсан байж охин чинь тавьсан юм уу гэх юм үү зарим хүмүүс тиймэрхүү байдлаар хандах жишээ нь ерөөсөө ингээд шууд утгаар нь ойлгож байгаа жишээ нь тий. Тэгэхээр мэдээж миний охин маш хүнд байна. Айгүй хэцүү байна надад ч гэсэн. Цагдаагийн байгууллага тандсан гэжсэн хязаа хандуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа юу? Шалгалтын ажиллагааг бол эхлүүлчлээ гэсэн. Тэгээд сая хандаад би
шууд ирлээ. Наашаага танаад мэдээж хуулийн маш чанга хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна. Мэдээж олж яралтаалж те энэ бүх зүйлийг талсан зогсоосоо гэж хүсэж байна. Тэгээд өсвөр насны хүүхдүүдэд мэдээж анхаарал хараа хяналт сайн тавиарай. Янз бүрийн одоо сошиал ертөнц одоо чинь ер нь хийгүү болсон. Дотоод болоо энэ тэнд хаана яваа те өөрийнх нь зургийг одоо яг юу гэж нь одоо бүх одоо ерөөсөө ийм болсон шүү дээ. Би тэнд ийм хоол ич тэгж ингэж ингэ. Энэ бүх үйлдэлээ битгий оруулаарай, нандин байлгаарай гэж хэлмээр байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Залуучууд театрын драмын жүжигчдийн зохион байгуулж буй Бие Монгол хүн лекц хөтөлбөрт Дархуул аймгийн 5 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдсан байна. Ахлах ангийн уран зохиолын хичээлдэр үздэг жүжиг богино өгүүллэгийг жүжигчилсэн байдлаар үзүүлж байгааг сурагчид ихэд сонирхон эргээр хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Дархуул аймгийн урлагийн гол цөм болсон залуучууд театрын драмын жүжигчид 50 жилийнхээ ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчдын дунд Бие Монгол хүн лекц хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрөөр Ахлах ангид үздэг уран зохиолын хичээл дээрх 6 богино өгүүлэг болон жүжигийн зохиолын хэсгийг жүжигчилсэн байдлаар үзүүлж байгаа юм. Энэхүү ойн хүрээндээ залуучууд театрын драмын жүжигчид бүтээлч нэгэн ажлыг санаачлаад тухайлах юм бол Дархуул аймгийнхаа боловсролын газартаа хамтраад 2 зорилгын дор. Нэгдүгээрт нь боловсролын газрынхаа монгол хэл уран зохиолын мэргэжилтнүүдтэйгээ зөвлөлдөж тэндээс Дархуул аймгийн Ахлах ангийн 10, 11, 12 дугаар ангийн бүх сургуулийн Ахлах ангийн сурагчдаа зориулаад уран зохиолын хичээл дээр судлан үздэг жүжигийн зохиол, богино өгүүллийн зохиолуудаас нь мэдээ сэдвийг нь боловсролын газраас нь гаргаж өгч. Тухайн зохиол дээр нь хичээлийнхэн 40 минутын програмд нь хөтөлбөрийг оруулаад тэгээд 6 зохиолыг сонгоо аваад тухайн зохиолын хэсгээс нь тоглож энэ зохиолыг уран зохиолын хичээл дээр одоо жишээлбэл хаа байсан гадаадын сонгодог эдип хаан манай Монголын хүүхдүүдэд ямар хэрэгтэй юм тийм ээ гайхаж яж магадгүй. Тэгэхээр энэ талаарх тайллыг энэ асуултын хариултыг өгөхөөр бид нэр тухайн зохиолоо хоорондоо ярилцаж задлаж уншиж энэ зохиол Монголын хүүхдүүдэд тархинд нь ийм хийж байгаа нэгдүгээрт хоёрдугаарт нь эдип хаан гэдэг юм уу өөр юу гэдгийг дэлхийн сонгодог зохиол бол хүн төрөлхтний соёлын одоо үнэт өв. Тэгэхээр энэ одоо Монгол вэ нү хаанах вэ нү хамаа баггүй судлах ёстой асуудлын нэг. Манай энэ хүүхдүүдийн тархинд юу үлдэх гээд байгаа юм тийм ээ. Хүн хүнээ хайрлах ёстой. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан эзэн Чингис хаанаас улбаатай жамуухын өчил зохиолын хэсгээс ч гэдэг юм уу. Утга учиртай амьдрал гэж юу юм? Хүн чанар гэж юу юм? Өнөөдрийн нийгэмд хүүхдүүдийн одоо дээрлэхэд ой санаанд багтамгүй асуудлууд өчнөө гарч байгаа учраас бидний энэ ажил цаг үе болсон зөв ажил болж байна гэж харж байна. Хоёрдугаарх бол зорилго бол мэдээж 50 жилийн хойно хүрээнд ирээдүйн театрын үзэгчийн бэлтгэх. Дархан хот залуучуудын хот дархны залуучууд соёлтой байх гэдэг агуулгын дор манай дархны Ахлах ангийн дүүнер маань 1-2 жилийн дараа сургуулаа төгсөөд Монголынхаа өнцөг булан бүр дэлхийн өнцөг булан бүрд очиход Монголын нэрийг дархны нэрийг соёлтойгоор авч яваасаа гэдэг үүднээс ирээдүйн соёлтой үзэгчийг бэлтгэх үүднээс бид бас театрын соёлын тухай бяцхан бас одоо ойлголтыг гэх юм уу бас үйл ажиллагааныхаа 40 минутанд бас багтаагаад амжуулах жишээ нэ. Энэхүү лекц хөтөлбөрийн сурагчдад уншихаас илүү ойлгомжтой тогтож үлдэх, сэтгэлд нь илүү хүрч байгааг сурагчид ярьж байна. Сая залуучууд чатрын маань ах эгчнэр биднэрт үнэхээр яг хичээлийн туршдыг үзэх уран зохиолын сэдвүүдийг яг анги тус 10-11 дэх анги тус бүрээс 2 сэдвийг биедээ үзүүлсэн байгаа. Тэгээд сэтгэгдэл бол үнэхээр гоё цодон сонирхолтой байлаа. Ер нь бол анхудаа ингээд хичээлийнхаа сэдвийг үзэж байгаа ингээд яг тайзан дээр үзэж байгаа. Тэгээд нэмэлт мэдээллийг сонсож байгаа болохоор их тийм өвөрмөц мэдрэмж төрлөө. Манай уран зохиолын багш маань болохоор бид эдийг бас жүжиглүүлж үзсэн байгаа. Тэгээд яг ингээд жүжигчин хүмүүсээс үзэхээр болохоор ингээд хамаагүй сэтгэл төрөөд сэтгэл илүү дотн тэгээд зохиолыг илүү гүн гүнзгий ойлголоо. Саяны яг тоглолтыг үзэхэд ерөнхийдөө бол яг уран зохиолын хичээл дээр үзэхээсээ илүүтэй яг ингэж боддоор нь ингээд хэсэгчилсэн ч гэсэндээ ингээд үзэхэд бол үнэхээр яг хичээлээс илүү сонирхолтой улам ингээд гэртээ хараад улам зохиолын гүйцэд уншмаар санагдаад ингээд үнэхээр амар гоё сэтгэлд хүрсэн. Зохиолоо уншихаар их төсөөлдөн штэ. За энэ зохиолны ингэдэг ах, тэгдэг ах, ингэдэг ах гэдэг. Тэнгуут ингээд үзэнгуут яг тэр хүүхдүүдийн төсөөлөл нь яг
бодитоор биелээд энэ нь учир нь юм байсан юм шүү дээ. Ингэж харуул арай зөв байсан юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хүүхдүүдийн төсөөллийг бий болгосон зүйл байна гэж харлаа. Тэгээ дээрэс нь байнга ингээ уншаа, байнга багшаараа яриа, байнга ингээ тахаас илүү нэг удаа үзчих юм бол илүү тэр ингээ зохиол хүүхдүүд буугаад дараа нь ингээ санах нь илүү байх юм болоо гэж бодлоо. Тэгээ ер нь бол аюу сонирхолтой байлаа. Бүр ингээ орч чадлаа. Би тэгээ сая өвгөн шоу гэдэг өгүүлэлтээр бүр миний ингээ нөлөөс гож яалч ингээ сэтгэл рүү орч чадаа. Тэгээд яг тэр хүртэл жүжилж чадсан ах нартай маш их баярлалаа. Тэгээ дахиад маш олон хүүхдүүдэд ингэж хүрээсэй гэдгийг бас хүсэж байна. Би Монгол хүн лекц хөтөлбөрийн 1-р хэсэгт нийт 5 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдсан бөгөөд 2-р хэсэг нь сурагчдын 3-р улирлын амралтын дараа үргэлжлэх юм байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Замын хайс харшилгыг тухайн Замын хайс харшилгыг тухайн мөргсөн жолооч нараар нөхөн төлөвлөж янзлах ёстойч дархан хотод энэ төрлийн хэрэгжилт хангалттай байна. Жолооч нар ихэвчлэн арх согтууруулахундаа хэрэгэлсэн эсвэл хурд хэтрүүлсэн үед нийтийн эзэмшлийн гудамжт талбайдах объектууд, мод бут ургамал, шон, замын хайс харшлах зэргийг мөргөн эвдэлж хэмлэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүнээс үүдсэн хөрлийн хэмжээг тогтоож, тухайн жолоочоос төлбөр мөнгийг нь гаргуулan эвдэрч хэмхэрсэн хайш хаслах зэргийг хэвийн байдалд нь оруулах ёстой байдаг боловч дархан хотын хэмжээнд хэрэгжилт хангалтгүй байна. Энэ нь хотын өн үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа хэдэн жишээг үзэгч танд бид харуулж байна. 2026 он гарснаас хойш за Дархан уул аймгийн хэмжээнд 2 удаагийн тийм тохиолдол гарсан байгаа. За Микер дээр за мөн нөгөө паркийн хашааг мөргсөн байгаа. За паркийн уртын нөгөө арслантай толгойг бас мөргсөн. За энэ дээр бол нөгөө согтуугаар тэрвэрсэлж олоодч яваад мөргсөн юм тохиолдлууд 2 тохиолдлууд бүртгэгдээ цагдаагийн байгууллагад ажиллагаа явуулж байгаа. За энэ дээр бол хот тогтчлолт үйлчилгээний газар болон цагдаагийн байгууллага хамтраад ажиллана. За цагдаагийн байгууллагаас бол зөрчлийн тухай хуульд заасныхаа дагуу арга хэмжээг авч за одоо тухайн иргэнийг нөгөө хот тогтчлолт газрын үйлчлэгээтэй холбоод за нөгөө улсад гаргасан охирслыг одоо нөхөн төлөвлөх юм ажиллагаа явуулдаг. За яг энэ сүүлийн 2 тохиолдол төр гэж ярих юм бол яг одоо цагдаагийн байгууллага дээр шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Тэгээ хохирлын хэмжээг бол тогтооцсон. Одоо тогтчлол үйлчлэгээний газраас бас засвар үйлчлэгээний ажлыг хийгээд явж байгаа байна. Тухайн жолооч маань хэрвээ төлбөр мөнгөний өгөхгүй байгаад л байвал яг тэр нөхцөл байдалтайгаа байсаар л байна гэсэн үг юм байна тийм ээ. За тухайн жолооч маань одоо янз бүр байна л та. Бас хохирол нөхөн төлбөрөх чадвартай хүн байна, чадваргүй хүн гэж байна. За энэ дээр бол цагдаагийн байгууллагаас бол ажиллагаагаа явуулаад за үнэхээр төлөх боломжгүй байгаад их юм бол одоо шүүхийн шийдвэрээр шүүхээр оруулж одоо асуудлыг шийдвэрлэдэг байна. Ер нь бол тогтчлолт үйлчлэгээний газраас бол нөгөө хохирол өөрийнхөө нөхөн төлбөрийг гарчаад бас одоо нөгөө тухайн нөгөө эвдэрсэн хайс ашиглагаа бол бас засварлах арга хэмжээг авах хэрэгтэй ер нь бол. Тэгэхээр хот тогтчлолт үйлчлэгээний газраас хохирлоо гаргаад өгчгөл одоо нөгөө нөхөн төлбөрөө эдэн төрөний хохирол гарлаа гэдгийг гаргаад өгчих юм бол цагдаагийн байгууллагаас тэр хохирлыг бол нөхөн төлөвлөдөг. Дархан хотын тогтчлолт үйлчилгээ орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж авто замын аюулгүй байдлыг бууруулж байгаа. Эвдэрсэн хайс харшлагыг нөхөн сэргээж засварлах жолооч нарын нөхөн төлөвлөлтөнд анхаарах шаардлагатай болсон байна. Мөн иргэд жолооч нарч гэсэн та бүхнийг анхаарал сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Одоо та бүхэн үргэлжлүүлэн цаг үеийн холбогдлолтой тодруулга ярилцлагыг хүлээн авч үзсэн үү? Тэгэхээр үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр тодруулга ажиллагаар үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Иргэд олон нийтээс ирж байгаа санал хүсэлтүүдийн дагуу бид тодруулгыг авахаар Дархан уул аймгийн засаг даргын урлагч Банзарагчийн жавхлан давуулзаж байна. Танд өдрийн мэнд хүргэе юм дөрөв. Өдрийн мэнд хүргэе. За юун дөрөнд иргэд эцэг эхчүүдийн зүгээс Дархан хотны 14-р багт бүтээн байгуулагдаж байгаа 1500 хүүхдийн судалтай сургуулийн барилгыг маш ихээр сонирхож асууж байна. Хизээ ашиглалтанд орохоор байна гэдгийг. За дараа нь бол мэдээж олон жил баригдаж байгаа шав тавьснаас хойш хүлээлттэй байгаа музей номын сангийн цогцлбор за мөн өвлийн мөсөн ордны барилгын ажлуудыг бол тус асуусан байгаа. Тэр хоёулаа хамгийн нэн тэрүүний ээлжинд бол яг энэ 1500 хүүхдийн судалтай сургуулийг дэлгэрэнгүй яриа гэж бодлоо. Уг нь бол анх шав тавьж нээлттэй хийхдээ 2026 онд ашиглалтанд өгнө гэж ингэж мэдээлэл олон нийтэд түгээж исэн. Гэтэл одоо бас энэ барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна. Санхүүжилтээс хамаарсан ийм зүйлсүүд юу байна? Асуудлууд юу байна? Энэ тухай хоёлаа бас мэдээлэл өгч эхлэе тийм ээ. За таны асууж байгаа одоо иргэдийн сонирхож байгаа энэ 3 төсөл арга хэмжээ гурлаа улсын төсвийн хөрөнгө оруулалттай гэдгийг бас ярианыхыг нь тодтогч хэлье. За ингээд би төсөл тус бүр дээр нь бас тодорхой мэдээллүүдийг өгье гэж ингэж бодож байна. За 14-р багт баригдаж байгаа 1500 хүүхдийн судалтай сургуулийн маань анхны гэрээ бол 2024-өөс 26 онд
хийгдээд хүлээлгэж өгөхөр ийм байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо нэг 70 орчим хувийн гүйцэтгэлтэй энэ сургуулийн маань барилгын ажил явж байна. Нийт төсөвт өртөг маань 24.6 тэрбум. За ингээд 26 оны 9 сард одоо бас ашиглалтанд өгөхөр ийм анхны гэрээтэй байсан. За тэгээд би улсын төсөв гэж тодтогч хэлсэн нь бол энэ 1500 хүүхдэд сургуулийн анхны захиалагч бол боловсролын яам. Тэгэхээр боловсролын яамнаас Дархан уул аймаг руу эрх шилжүүлж гүйцэтгэгч шалгаруулад за болд гэж компани энэ барилга ухсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. За ингээд Дархан хот байгуулалт барилга захиалагчийн алба маань одоо захиалагчийн хяналтыг тавиад ингээд гэрээ байгуулах эрхээ шилжүүлээд ингээд гэрээ байгуулагдаад явж байгаа. За анхны захиалагч буюу энэ боловсролын яам маань төсвөө одоо бас жил болгоныхон төсөв дээр суулгаж явж энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлж явах учиртай улсын төсөв дээр. Тэгэхээр энэ жилийн хувьд бол одоо яг таны сонирхоод сайн асуугаад байгаа энэ төсөл арга хэмжээнд дээр бол 27 он хүртэл бас сунгаар ийм боловсролын яам маань шийдвэрээ гаргаад за би одоо бодохдоо бол энэ төсөв мөнгөтэй холбоотой санхүүжилттэй холбоотойгоор 27 он руу буюу 1 жилийн хугацаанд одоо хойш нь шилжүүлж одоо санхүүжүүлж дуусгаар ийм шинжилсэн гэрээ байгуулагдаад ингээд явж байгаа гэж ингэж ойлгож болно. За энэ гэрээн дээр бол бас болд компани маань гар үсгээд зураад ингээд баталгаажуулаад явж байгаа. Нэгсэндээ одоо санхүүжилтийн одоо бас их усүртэй холбоотойгоор боловсролын яам маань шийдвэрээ гаргаад ингээд явсан ийм төсөл арга хэмжээ гэж ойлгож байна. За дараагийнхаа болохоор музей номын сангийн цогцлбор байгаа. За ер нь бол бас хүлээлтэд байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг байгаа шүү дээ. Музей номын сангийн цогцлбор маань та бүхэн маань мэдж байгаа 2 одоо багцаас бүрдэж энэ сонгон шалгаруулалт маань хийгдээд ингээд явж байгаа. За эхний одоо бүтээн байгуулалтыг бол Wacom Construction гэж компани хийгээд 100% хүлээлгэж өгөөд эхний үе шатаа дуусгаад за хоёр дахь үе шатанд мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад Оргил Tower гэж компани ялалт байгуулад одоо гүйцэтгэлээ хийсэн. За өнөөдрийн байдлаар бол нэг 94-өөс 95% гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ 1 2 дугаар шатны ажлууд бол ингээд бүрэн дуусах бүрэн боломжтой. За 1 дугаар шатных бол дууссан, 2 дугаар шатныхыг ингээд бүрэн дуусгаад өгөх боломжтой. Энэ дотор ямар одоо бас асуудлууд яригдж байна вэ гэхээр музей номын сан маань бас тусдаа дэглэлттэй, тусдаа одоо дотоод тохичлтын ажлууд нь, интерьер дизайны ажлууд нь бол тусдаа ингээд явагдах учиртай. Энэ өөрөө бид бүхэн соёлын сайдыг ирэхэд бас энийг танилцуулж байгаа. Тэгээд соёлын сайдад энэ одоо музей ном маань ямар одоо үзэл баримталтай явах юм бэ гэдэг энэ ажил нь дууссан. За Дархан уул аймагт бол ийм музейн дэглэлтэй явах юм байна. За үүнтэй холбоотой бид нар дотоод дизайн одоо тохичлтын ажлуудыг заашгүй хийгдэх шаардлагатай. Тэгээд энэний төсвийн асуудлуудыг бол яригдан. За одоо энэ 1 2 дугаар үеийн шатны ажлууд бол нөгөө барилгаа бүтэн дуусгаад одоо цагаан хантаа гэж ярьдаг те бид нар цагаан хантаагаар ингээд өгнө. Тэгээд энэний ар дээр нөгөө цахилгааны монтажууд, шалны одоо хамгаалтууд гэдэг юм уу те ийм олон ажлууд бас хүлээгдэж байгаа учраас энэ ажлыг бас шийдвэрлэхээр бид бүхэн ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоногт манай ажлын хэсэг соёлын хамтарсан ажлын хэсгийг бас Улаанбаатар хотод ажиллаад за энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярилцаад ингээд сайдын түвшинд бас танилцуулах, засгийн газрын түвшинд танилцуулах энэ ажлууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бол энэ одоо 26 оны одоо төсвийн жил дотроо энэ ажил маань эхний одоо ажлууд бүрэн дуусаад за дараагийн шатны ажлуудыг бол одоо төсвийн одоо бас санхүүжилтээс хараад ингээд үргэлжлээд явах болов уу гэж тооцож харж байгаа. Тэгэхээр ер нь багцаа хэлбэл та яг мэдээж Сэдэн сарын тэдэн гэсэн саяны миний ярьдаг энэ үндсэн музей номын сангийнхаа дэглэлттэй холбоотой ажлууд дээр одоо их усүр шийдэгдэж чадвал бид одоо ажлаа үргэлжлүүлээд явна. Тэгэхээр одоо бол яг тэтэнд гэж хэлэх боломжгүй. Орон нутгийн зүгээс бол энэ дээр бол бас саналаа гаргаад холбогдох одоо хүмүүс төсвөө танилцуулаад ингээд явж байгаа. За дараагийн бас томоохон бүтээн байгуулалтын ажил бол мэдээж орон нутгуудад хамгийн анхны бүтээн байгуулалт болж байгаа 4 улирал ашиглах боломжтой. Өвлийн мөсөн ордны барилга байгаа шүү дээ тий. За энэ одоогоор ер нь ямар шиндаа явж байна? Хэдэн хувьтай явж байна? Хизээ ер нь багцаагаар хэлвэл тийм ээ хизээ ашиглалтанд ороход байгаа вэ? Ер нь энэ мөсөн битүү дээвэртэй мөсөн ордон орон нутагт бас анхудаа баригдаж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар за гүйцэтгэгч нь хэлийн зэргийн анги гүйцэтгэж байгаа. За барилгын ажил бол графикын дагуу явж байгаа. За энэ жилийн хувьд бол та бүхэн одоо бас харж байгаа бол бид нар зөөрийн давхраа гаргаад за 1-р давхар руугаа ороод за дэд бүтцийнхаа үндсэн оруулгын ажлуудыг ингээд хийгдээд ингээд явж байгаа. За гэрээний хугацаагаар бол 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд өгөх ёстой. Тэгээ энэ хугацаанд
одоо ямар нэгэн одоо дунд нь хүндрэл саатал гэнт юм гарахгүй болвол гэрээнийхээ хугацаанд дуусгана гэдэг ийм төлөвлөгөөтэйг бид нар гүйцэтгэгчтэйгээ ажиллаж байгаа. Хилийн цэргийн анги маань яг Гарапх төлөвлөлтийнхөө дагуу эндээ байрлаад одоо ингээд дулааны улирал эхлэл барилгын ажлууд эхлэх боломжтой болоод ирэхээр энэ ажил руугаа орно. За бид орон нутгаас шалтгаалах бас инженер дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэх энэ ажлуудыг бол хийсэн. Сая энэ дээр бас нөгөө нэмэлтээр энэ маань нөгөө анх өөр газар төлөвлөгдөж байгаад ингээд сүүлд нь миний Монгол цэцэрлэг төрөлнгийн одоо хашаанд шилжүүлсэн. Тэрнтэй холбоотой бас жижигхэн бас юм төсвийн зөрүүнүүдийн асуудлууд гарсан. Энэ зөрүүнүүд бол бүрэн шийдэгдсэн гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр санхүүжилтийн хувьд бол одоо ажил маань гацхгүй ингэж явах юм бол 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээтэй тэгээ гинтийн зүйлүүд гарч ирэхгүй бол энэ гэрээ байгуулсан анхны хугацаагаар бол өгнөөхд ийм тооцоод ажиллаж байгаа. За баярлалаа. Хамгийн ихний 1500 хүүхдийн судалгаа сургууль дээр тоцтгол дахиад авахыг хүсэж байна л да. Сургууль мэдээж одоо ингээд бит бус зүйлээр гэдэг ч юм уу те. Бүтээн байгуул талаасаа баригдчихлаа гэж ботход дотор нь мэдээж олон мэрэгчлэлтэй боловсон өвчнүүд ажиллана те. Багш мэрэгчлэнүүд ажиллана. Санал ширээн зэхсүүлээд олон зүйл шаардлагатай байгаа. Энэ зүйлсүүдийн санхүүжилт нь яг хаанаас одоо тусахтаар байгаа вэ? Үүн дээр бас аймаг орон нутгийн зүгээс хэрхэн анхаарал хандуулж ажиллах вэ? Ер нь ингэдийн шинээр цэцэрлэг сургууль ингээд гэрээний хугацаанд ороход бид бол аль болохоор нөгөө хичээлийн жил эхлэхдээ одоо уялдуулаад ингээд шинээр одоо ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгүүдийнхаа таны саяны асуугаад байгаа. Дотор тоноглол, тавилга, тий ширээ сандал, бусад тоног төхөөрөмжүүдийн ингээд захиалгыг яамдаа хөргүүлдэг. Одоо цэцэрлэгч бай сургуульч бай. Тэгэхээр бид бол хэрвээ одоо анхны гэрээгээр 2026 онд байсан бол яамтайгаа энийг төхрөөд 26 оны 9 сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд яам маань энэ бэлтгэл ажлуудаа хангад худалдаа авалтаа хийгээд ингээд хуйлтаа хийгээд явдаг. Тэгэхээр яам өөрөө шийдвэрээ гаргаад 2027 он болгосон учраас одоо 27 оны төсөвт энэ сургуулийн саяны таны асууж байгаа сургууль цэцэрлэгийнч бай одоо тоног төхөөрөмж, ширээ сандал одоо ор зөөлөн эргэлж гэдэг юм уу ингээд энэ зүйлүүд бол захиалганд ороод явах учиртай. За болсон хүчний асуудлыг ч гэсэн одоо ашиглалтанд орох хугацаатай одоо давхцуулаад боловсролын газар маань болсон хүчнийхээ сонгон шалгуултыг зарлаад за мөн одоо дотоод нөөц цулцоогоо ашиглаад гэдэг юм уу ийм байдлаар бол зохицуултыг хийгээд явдаг. Тэгэхээр одоо болсон хүчин дотоод одоо тоног төхөөрөмжийн асуудлуудыг энэ онд ярихад одоо эрт болцсон гэж ингэж ойлгож болно. Яг тэгэхээр гэрээ маань 27 он хүртэл ингээд сонгогдсон явц учраас. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ иргэд олон нийтийн зүгээс хамгийн хүлээлттэй байгаа Дархан хотод бүтээн байгуулагдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын тухай мэдээллийг бид дэлгэрүүлэн Дархан аймгийн засаг даргын орлогч Чавлангаас тодруулан авлаа ингээд тань мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. ДБС телевизийн мэдээний албанаас бэлтэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн дугаар үзэгчдэнд хүрэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.